Тэгээ манай анги чи өөрөө ингээд нэг ерөнхийдөө юм цахилахгүй талдаа би ч бас нэг тийм цахилахгүй хүмүүстэй бас хайртай, дуртай бас. Цахилахгүй хүмүүстэд юм заахлаа цаанаа ингээд хүлээж авч байгаа байдал нь айгу өөрхөн хурдан түргэн хүлээж авдаг. Манай ангийн хүмүүс бол бүгд ингээд шатар тоглоо сурчсан. Миний хобби юу вэ гэх юм бол би ер нь гэрийн даалгавар шалгадаг хоббитэй. Байгаа бүхнээ зориулах юмсан гэл зүтгэл байгаа шүү дээ. Намайг Оюнтэй гэдэг боловсролын байгууллагт одоо 29 дахь жилдээ багшилж байна. За яг энэ сургуультай болохоор зэрэг 8 жил гарan багшилж байна. За тэргүүлэх зэрэгтэй бага ангийн багш байна. Би одоо 29 жилийн өмнө бол Булган аймгийн төвд 2 дугаар 10 жилийг 10 дугаар ангиа төгссөн байгаа. За тэгээд сургуулаа төгсөхдөө бол би ер нь бол багш болно гэж бодож байгаагүй. Соёл урлагийн их сургуулаар орж исэн. Эхлээд одоо лааср ингээд 5 хурууны гол дөрөв гэх тийм ээ. За тэр хүнд одоо шагдар. За тэр хүнд шалгуулад 2 3 дахь дээрээ тэнцээд за тэгээд ингээд явах болоод тэгээ яг явдаг дээр болохоор зэрэг бас ээж маань нэг лам хард үзүүлээд тэгс чинь ерөөсөө Улаанбаатар руу зовхгүй мэнаа уршаа ур зүг рүү яв гэд. За тэгээд би чинь болоод ээж тэр үед чи одоо бид нар чи яг л ээжийнхээ үгийг аав ээжийнхээ үгийг л ерөөсөө дагдаг. Тэгээд ээжийнхээ үгээр шууд сонголтоо өөр хийгээд тэгээд өөр сургуулиар ороод ингээд Арангаан багшийн коллежийг одоо бага ангийн багшаар сурцаж 4 жил сурцаад бакалаврыг төгссөн байгаа. Би ер нь бол оюутан байхдаа их юм гэх тийм дүртэй гэх юм уу те. Бас ер нь бол ингээ урлаг соёл ер нь спорт гэсэн бас нөгөө хөөдөг. Ер нь бол юмд л ингээд савчиж гүйдэг гэдэг юм уу да тий. Тийм хөвгтэйсэн. Хөд бөмбөг 10 жил тахтаа бол хөвгүүдээ дагаад хүртэл хөл бөмбөг тоглолцдог. Тэгээ өөрийгөө хүртэл нэг юм хэцүү зүйлд хүртэл туршдаг. Тийм хөвгтэйсэн. Ялангуяа нөгөө нэг хаалган дээр ингээд нөгөө өөрөө зогсож намайг чулуу шийдчих гэдэг юм уу тий. Ингээд нэг айгу юмд өөрийгөө ингээд айгу сордог. За тэгээ хөвгүүдээ дагаад бас нөгөө электрон техникийн дугуйланд хүртэл явцдаг. За тэгээд нэг юм хүрдгүй юм байдаггүй юмд л ингээд өөрийгөө айгу сордог. Тэгээд дуудуулна, бүжиглэн, өгчм дарвал дарчин. Тэгэл ер нь шүлэг бичүүл биччин ингээл нэг. Тэгээ нөгөө дуу муу сурахтаа би чинь тэгэл тухайн үед чинь нэг магнитофон гэл байсан шүү дээ. Магнитофоныг хит эргүүлж байгаа л нөгөө дандаа гадаад дуудуулах ингээд сонирхолтой. Тэгээд нөгөө оюутан байхад чинь би нэг одоо нөгөө Сарак Карако гэл нэг дууны тэмцээн болоод одоогор бол нэг Universon шиг тийм бараг 1000 шахуу оюутнууд ингэж оролцдог. Тэгээд тэр уралдаанд одоо би 3 дугаар байр эзлээд нэг Сарак Каракогийн нэг хайрын бурхан гэдэргээд дуу. Тэгээд бас нэг энэгтгэд дуу муу дуулаад орцдог гэсэн. Тэгэл одоо бодоход бол нэг ичим шиг тий. Гэтэл их гоё тийм сайхан дурсаж маань бол оюутнаснд байсан. Саяхан одоо 2 хоногийн өмнө би иргэний боловсрол хичээл дээр хүүхдүүдтэйг нэг энэ төлөвшлийн тухай хичээл ордог байхгүй юу. За тэгэл хүүхдүүдтэй хэцүү зүйл нь юу вэ? Ер нь бол би ангийнхантаа бол ингээд хэрвээ ойлгохгүй бол өөрийнхөө жишээн дээр ярьдаг юм уу те түүхээ ярьдаг ч юм ингээд хүмүүсийн тухай одоо ингээд түүхэн сэдвүүд ярих айгу дуртай. Тэрүүгээр ингээд чиглүүлээд хүүхдүүдэд ойлгуулахыг хичээдэг. За тэгээд багангийн багшийн одоо хамгийн хэцүү нь болохоор хүүхдүүд нөгөө нэг ингээд сонсохгүй те багшаагаа ингээд нэг хайхарахгүй нэг ингээд нэг анхаарахгүй өнтер байгаа үед нь ер нь бол хэцүү. Тэгээ тийм хүүхдүүдэд мэдлэг түгээ мэдлэг ингээд ойлгуулна гэдэг бол хэцүү. Тэгээ юу ч одоо мэдэхгүй энэ цав цагаахан цааснууд дээр чинь бид нар одоо үг холбож одоо бодуулах бичүүлэх сурахыг заана гэдэг чинь асар их биднээс чинь нөгөө мэдрэмж их шаардж байгаа. Ер нь мэдрэмжтэй хүн бага ангийн багш болно гэж боддог. Хүүхдүүд бол янз бүр байна шүү дээ. Янз бүрийн төлөвшөлтэй, янз бүрийн одоо нийгмийн одоо төвшөнтэй тийм хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдийг одоо ойлгож одоо анхаарч ажиллана гэдэг бол зөвхөн бага ангийн гэлтгүй ер нь багш хүнээс л тэр мэдрэмж гарч ирнэ. Би анх одоо Булган аймгийн ишиг өндрийн суманд анхны ажлын гараагаа хийлжсэн. За тэгээд тэнд байхад бол маш мундаг тийм зөвлөх багш тэргүүлэх зэрэгтэй багш хавьтай ингэж хамтарч одоо параллелд ингээ веб үлгийг аваад ажиллаж байгаа. Анхны жилдээ ажиллаж байхад бол тэр хүмүүсээс маш их юм сурч авсан л та. Тэр ангийн маань одоо шавнар бол маш мундаг явдаг. Яагаад гэвэл би өнгөрсөн жил нөгөө 100 жилийн ойд оролцсон. Тэгээд тэр 100 жилийн ойд оролцоо явж хахад шавнар маань ингээд дурсамжаа ингээд ярьж байгаа байхгүй юу.
Тэгэхээр зэрэг тэр хүмүүстүүдээс би эргээд үнэхээр би ийм багш байсан байх шүү гэдгийг тэр хүмүүстүүдээс олж авч байгаа байхгүй. За тэгээд тэднэр ярихтаа бол ингэж багшаа та одоо өнөөдөр бид нэр ингээ ийм мундаг яваан тий. Таны одоо биднийг ингээд хоорондоо хамт байгаарай тий. Яагаад биднийг ингээд хоёроор нь болохуулаад 3-3-аар нь хөтлөж алхуулаад ингээд та экскурс хийгээл ингээд нөгөө байгаль орчныг харуулаад ингээд яваад ирсэн. Гэтэл нөгөө хоёр багш маань ингээд ийм ахмад багш байсан. Тэр ярьж байгаа шавнар маань болохоор нөгөө А Б бүлэг болоод нийлээд ингээд төгссөн байгаа байхгүй. 100 жилийн хойдоор ингээд нөгөө А Б бүлгүүд чинь нийлцсэн нөгөө нэг анги болоод ингээд хамтраад уулзж байгаа байхгүй. Тэгээ намайг хүлээж аваад ярилж байгаа. Тэгээ нөгөө Агийн хүүхдүүд нь болохоор ингэж ярьж байгаа. Багшаа таны ингээд цонхоор харчаад ёо өстө залуу багш ямар гоё юм бэ? Манай энэ хоёр багштай нэр арчаар өчгөн бид эдийг яг ингээд хуулан бичүүлээ суулгачих юм. Гэтэл энэ багш маань болохоор зэрэг ийшээ тийшээ ингээд хүүхдүүдээ хөтлөөл заримдаа 3-аараа хөтлөөл заримдаа 2-оор нь хөтлүүлээд ингээд уул хадаар ингээд явчих ямар гоё юм бэ гэл ингээд ярьдаг байсан. Тэр нь болохоор одоо бодоод байхад бид нэр ингээд ямар ч тохиолдолд ингээд хамт байгаарай та нар тий. За юу ч тохиолдсон нэг ангийнхан шүү, найзууд шүү гэдгийг бидэрт айгүй ойлгуулж өгсөн. Одоо бид нар ингээд байнга хоорондоо ингээд харилцаа холбоотой байдаг ч гэх юм. Ингээд дурсан яаж байгаа нь бол бас айгүй гоё санагдсан. Ямар ч гэсэн хүүхдүүдийг би гомдоогоогүй юм байна те. Нэг харамсах юм чихэн орон зай үлдээгээгүй юм байна. Үнэхээр бас ингээд зүтгэсэн байна гэдгээр бас бахархаж байсан. Би нэг 6-5 дугаар анги төгсгсөн. За 6-5 дугаар анги төгсөхдөө шигнэр суманд 3 жил анхны гараа олчээд тэгээд Эрдэнэтэд яг 2000 онд орж ирээд 17 дугаар сургууль би тасралтгүй яг 20 жил багшлаад тэгээ энд 18 онд орж Эрдэнэ суманд 18 онд орж ирсэн. За тэгээд Торолын сургуультай багшилж байхдаа бол би их олон зүйлийг ойлгож одоо бас олон одоо төвшний хүмүүстэй ажиллаж нэлээд бол бас нэлээд туршлага хөрөнгөлүүлсэн. За энэ хүүхдтэй ингэж ажиллаад ийм юм байна. Энэ хүүхд маань нэг сэтгэл зүйн үед ингэж орж ирлээ. Энэ хүүхд маань өнөөдөр нэг иймэрхүү байна шүү те. Багш сурагч хоёр бол харилцан бие биенээ ойлгож ижил хичээл үр дүнтэй явуулсан шүү дээ тийм ээ. Өөртөө байгаа жаахан ч гэсэн юмыг бол одоо олон шавнартаа түгээх юмсан хүүхдүүдийг баярлуулах юмсан эцэг эхчүүдийг бас нэг тийм харамсах сэтгэл төрүүлэхгүй юмсан те гэж одоо хичээж ажиллаж ирсэн. Ер нь бол ангийнхныгаа сард ингээд нэг арай өөр ингээд одоо энэ нэг арга барилыг ингээд туршаад үзвэл хүүхдүүд нь жаахан ч гэсэн бас нэг арай өөрчлөлт орох байх гэдэг үгнээс сардаа ингээд нэг аян өрнүүлээд за одоо энэ сард хэдүүлээ цифрыг гоё бичиж сурна шүү. А энэ сард болохоор зэрэг зөв бичээ сурч шүү. Энэ сард одоо шатрыг бол ингээд бүтэн жилийн хугацаанд бид нар хэрэгжүүлсэн. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө хүүхдүүд маань болохоор шатар бол бас нэг юм хөрхөн мэдлэгийг түгээдэг, цаагуураад хүүхдийг аягүй сайн төлөвшүүлдэг. Тэгээ манай анги чи өөрөө ингээд нэг ерөнхийдөө юм цахилахгүй талдаа би ч бас нэг тийм цахилахгүй хүүхдүүдэд бас хайртай, дуртай бас. Цахилахгүй хүүхдүүдэд юм заахлаа цаанаа ингээд хүлээж авч байгаа байдал нь аягүй хөрхөн хурдан түргэн хүлээж авдаг. Тэгээд нөгөө жоохон даруй төлөв байгаа хүүхдүүд чи яг юу нь ойлгоод байгаа юм уу, үгүй юм уу гэдг нь бас нэг тийм мэдэгддэггүй. Тийм учраас нөгөө цахилахгүй хүүхдүүдтэй харьцахад их амар байдаг. За тэгээ би тэдэртэй их хайртай. Одоо манай ангид бол 4 жил дараалан аймгийн авраг болсон шатрын одоо хүүхд байдаг байхгүй юу? За тэгээ тэр хүүхдийгээ одоо бас нэг амжилтанд нь бас ингээд нэмэр болоод за тэгээ чи ингээд ангийнхандаа ингээд манай ангийн шатраа тоглож байгаа хичнээн хүүхд байна уу те тэр хүүхдээс бие бидэнд суралцуулах зорилгоор нөгөө хүүхдүүдээ ингэж хуваагаад багаар нь хуваагаад төрүүлээд хичээлээ ингээд дууссан бол шатрынхаа ширээн дээр суугаараа гэл ингээд хүүхдүүд ерөөсө бүгд сурцсан. Ингэсээр хагаад манай ангийн хүүхдүүд бол бүгд ингээд шатар тоглоо сурчсан. Одоо бол манайх бол энэ сарын аян болохоор зэрэг цифрыг гоё бичигээд үрээтэй. Өмнөх сард болохоор зэрэг зохион бичлэгээр одоо хин хамгийн сайн одоо зохион бичлэгээ уншаад бусдтай одоо ингээд өөрсдөө бичсэн зохион бичлэгээр дамжуулаад бодол санаагаа илэрхийлэх байж гэдэг юм те. Ингээд сард ингээд хүүхдүүдээ идэвхжүүлээд нэр хүүхдүүд маань бас тийм жоохон хөтөг хуралцаач бас нэмэгдээд ирдэг. Ер нь бол одоо 6 одоо бүлэг ингээд 5 дугаар анги төгсгөлөө энэ үед бол ер нь аягүй сайхан тийм эцэгчүүдтэй учирдаг бас нэг аттай. Тэгээд эцэгчүүд маань бол хандлага бол ер нь л ингээд намайг харсан. Багш яг юу гэж хэлнэ? Энийг бол би ингээд яг хүндлэл гэж ойлгодог. Намайг хүндлэн тэр чинээгээр хүндлэн би уран зөрөгтэй тийм ээ бас ажиллана штэ. Хэлдээ зэрэг ер нь бол эцэг их багш сурагч бол ингээд гурвалсан бие биенийг хүндлээд ойлгоод ингээд ажиллах юм бол миний ажлын эрч хүч ч гэсэн тийм ээ бас арай өөр байна.
За тэгээд эцэг эхчүүд сайхан байхлаар зэрэг нэг цаанаал нэг арай өөр. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд манууд бол ерөнхийдөө намайг л одоо яг юу хэлнэ үү? Ер нь бол миний одоо яг байдлаар ингэж байдаг. Тэгээд заримдаа би бүр гайхдаг ш. Энэ эцэг эхчүүд яагаад чимээг болчих вэ? Энэ тэгээд тэгдэг. Тэгтэл ерөөсөө эцэг эхчүүд бол ямар ч юм эцгийн урал хийлээ эцэг эхчүүд бол ерөөсөө яг ингээл хүүхэд аятай суучна. За та нарт асуух юм байна уу? Багш нь бол ярих юм а бүгдийг нь ярьчлаа. Та нарт асуух юм байвал асуугаарай гэхэд бол багшаа ерөнхийдөө ойлгочлаа гэх юм уу те. Ер нь бол ингээд харц харцаараа ч гэдэг юм ер нь бол айгүй ойлголцдог. Тэгээ хүүхдүүдийн ер нь би нөгөө ангийнхандаа айгүй ингэж зэгдэг байхгүй юу. Гэрийн даалгавар бол ер нь бол би энэ 28 9 жил ажиллахтаа бол гэрийн даалгаврыг бол ер нь үцээгүй хоног өдөр бол ер нь баг байхгүй гэж хэлэхэд бол хэлсдэггүй. Ер нь бол би гэрийн даалгаврыг ягштаж шалгадаг. Тэр талаараа ч хоббитэй. Хүний хобби юу вэ гэх юм бол би ер нь гэрийн даалгавар шалгадаг хоббитэй. Тэгээд нөгөө гэрийн даалгавраар яг би яагаад заавал шалгах гээд байгаа юм бэ гэхлээр зэрэг хүүхэд өөр хариуцлага суралцдаг байхгүй юу? Эцэг эх ч гэсэн хариуцлага суралцдаг. Би энийг хийхгүй байж болохгүй юм байна. Хийхгүй бол бас очиж болохгүй юм байна гэдэг юмыг ерөөсөө л ингээд тархиндаа суулгаад авчих юм бол хүүхэд бие даасан сурдаг. Хариуцлага суралцдаг. За тэгснээр хүүхэд одоо бие даасан хүүхэд ирээдүйд те хүн болж одоо эргэн болж төлөвшөгтэй ямар хүн болох вэ гэдэг бие даасан хаач өөрийгөө аваа явцдаг. Тийм л хүн болж төгдөв шүү. 2018 онд би хаянд орж ирсэн. За тэгээ энэ сургуулийнхаа одоо захирлын одоо урилгаар за тэгээ энэ сургуульд орж ирсэн байгаа. Тэгээд захирал маань бас намайг бас ингээд жижигхэн одоо надад байгаа нь бас нэг эвлэг чадварыг үнэлээд те одоо бас энэ сайхан хамт олон дотор энэ сайхан шилдэгүүд дотор энэ сайхан мундаг багш нар дотор оруулж ирсэнд би одоо баярлж талархаа таньшгүй. Цаашдаа ч гэсэн би одоо ингээд 2 жилийн дараа тэтгэвртэй гарна. За тэтгэвртэй гараад ч гэсэн би бас ингээд энэ сургуультай бол багших одоо өсөл сонирхолтой байгаа. Аль болохоор одоо олон хүүхдэд бас өөрийнхөө мэддэг чаддаг бүхний бол зааж сургаад бас тэр хүүхдүүдэд одоо бас аж аргалыг түгээгээд бусдад бас нэг өөрийнхөө байгаа чинээгээр л одоо бас нэг туслах юмсан байгаа бүхний зориулах юмсан гэл зүтгэл байгаа шүү дээ. Ер нь бол манай сургуульчийг онцлог яагаад тэгэхээр олон гадаад багш нар байна. Энэ олон гадаад багш нартын дунд ажиллана гэдэг чинь бас өөрийгөө бие яаж авч явах уу те бас нэг ажиллана гэдэг чинь бас бахархал шүү дээ. Тэгээд манай сургуулийн онцлог бол их олон шигдэг багш нар байна. Энэ тэмдээс авчирсан те одоо бас ингээд ураад ингээд авчирсан энэ багш нартай байна. За залуу боловсрогч маш олонтой. Тэгээд тэднээс бас одоо суралцах зүйл маш их байна. Дахиад ч бас одоо сурахгүй мэдхгүй чадахгүй нь бас байна шүү дээ бид нар. Багш гэхлээрээ зэрэг бүгднийг чадаад бүхнийг ингээд сурчтай мэддэг юм биш. Одоо надад ч бас алдаа оноо байгаа. Гэхдээ зэрэг одоо энэ залуучуудтай ажиллаж байгаа болохоор би бас нөгөө бие авч явах байдал ямар байх вэ те. Би одоо энэ тэтгэврт гарах юм чинь ингээд нэг нурмаагаад байхгүй. Эднэртэйгээ энэ зэрэгцээл бас нэг цоглог байхыг хичээнэ. Ер нь залуулаг байхыг хичээдэг. Сургууль маань одоо хойштой ч гэсэн ер нь бол нэлээд олон шилдэгүүдийг олон шавнарыг бас аяг төрүүлэх байх гэж би итгэл төгсөөдөг. Сургуулийн маань ерөнхийдөө 30 жилийн ой болж байна. Тохиож байна. За энэ 30 жил гэдэг чинь бол ер нь бол асар их бас хугацаа шүү дээ тий. Олон хүмүүсийн бас ажлын туршлага байж байна. Олон хүмүүсийн нүр их хөдөлмөр, хичээл зүтгэл байж байна. Олон амжилтууд байж байна. За тэгэл тэр шинээгээр бол бас хойштой бол бас дэлхийд одоо улсад одоо тийм ээ олон улстай ч гэдэг юм одоо нэлээд олон шилдэгүүдийг бас төрүүлэх байх. Дэлхийн энэтэй Монгол сургууль болно гэдэгт бол итгэл төгс байдаг. Эрдмийн сан гэдэг сургуулиар авгалсан тий бүхий л одоо үе тэнгийн одоо багш нартаа бас одоо энэ сургуульд ажиллаж одоо байсан багш сургуулийн төгсөгчд тийм ээ за шавнартаа бас одоо энэ одоо сургуулийн оршин тогтноод бас туслах дэмжлэг болж исэн эцэг эхчүүдтэй бүгдэнд нь 30 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгээ бүгдээрэнд нь сайхан баярлаарай гэж хүсье.